80 метрийн мэд төргий. Өнөөдөр одоо Орхууд аймаг дээр барьж байгаа Монгол улсын Баатар үйлдвэр одоо Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн одоо үйлдвэр дээр одоо бахархал төгсөлт гэж нэг одоо арга хэмжээнд энэ Эрдэнэт үйлдвэрээс одоо эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр бид хүмүүс бол Монгол улсын гаяат нуур хачин одоо болж хотын цагаан эрдэнэ дарагтаа уулзчихаа. Тань хэрэг яа? Сайн байна уу. За та энэ сургууль сонгосон тухайгаа сайхан мэдүүлж. За тэгэхээр би Ховд аймгийн одоо Буян цумын харьяат аав ээж нь Ховд аймгийн Чанан цумын хосоод байдаг. За би Ховд аймагт 6 7 8 дахтаа бол одоо нэг ажилч ангийн айлын хүү одоо хамгийн том хүү байлаа. Тэгээд яг одооныхаа амралтаар өвлийнхаа амралтаар манай ангийн найз нөхдөдийн одоо ах эгчнэр одоо Улаанбаатар гадаад хотоос ирээд одоо аав ээжтэй дүүнэртэй одоо ингээд үйлдвэрлэлтэй болон байдаг. Одоо атгачнд төгсчихсэн миний биед сайхан санагддаг болсон. Тэгээд аав ээж минь одоо олон хүүхэд орсон тийм айлын хамгийн том хүүхэд болохоор одоо нэлээд хэлснээс аав ээжтэй туслая гэж боддог ийм одоо бодолтой хүү байлаа. Тэгээд 8 дугаар анги төгсөд одоо 9 дугаар ангид орохгүй би одоо ерөөсөө техникумд явсаа байт. Тэгээд одоо Атаар гэдэг юм уу, Ховд хоолоор гэдэг юм уу, Дархаатын техникумын баяжуулалтын анги гэдэг анги хоёрыг надсан. Тэгээд одоо наад мөнгөрөөр Улаанбаатарт одоо Ховдоос нэсчихсэн. Тэгээд Улаанбаатараас нэг ах эгч хоёр маань дахин лөгөр гэж ирсэн. Тэгээд маргааш нь Дархаатын техникумд очиж бүртгүүлээд одоо маргааш сангийн ачуу явахд байшин өгсөн биелэн гэсэн. Тэгээд 8 сарын 20-ны өдөр сангийн ачуу Дархаатын ойролцоо ширээн нуруу гэдэг сангийн ачууд өвсөн дээр очиж одоо нэг 60 түүхэл ажиллаж байсан. Тэгэл дараа нь өвсний ажил дуусаад намар нь одоо тариавуудаа ороогаад одоо хонгорын сангийн ачуу одоо байгаа. Тэрний боортын бригадад болон дээр ажилласан. Дараа нь хонгорын төв дээр ажилласан. Тэгэл цаас ороод одоо хүүтрээд бараг өвөл болохгүй 10 сарын 20 хүртэл ажиллаад тэгээд сангийн ачуугаас болж ялаа. Тухайд бол одоо хүүхэд болгоно л одоо сангийн ачуу явж одоо ажил хөдөлгөөж улсын орныхоо одоо хөгжил хөвнөмөр оруулж ирсэн. Өөрснөө овдож гисэн бас тодорхой хэмжээний мөнгө төгрөг авч ингэж ялаа. Тэгээд тэр сангийн ачуугаас сая ажиллаад буухад бол бараг 7 цаас аваад аав ээжийнхээ одоо харин талангаас орог илүү мөнгө авчихсан. Тийм одоо хүүхэд байлаа 2 хоноод сургуульд орлоо. Сургуулиас 2 сарын студент гэдэг юм аваад тэгээд бараг амьдралдаа үзэх $1000 төгрөгийг одоо тийм таленттай болчихсон. Тэгэл одоо энэ баяжуулалтын ангид ингэж орж ийн сургуульд 4 жил уулын ангийнхаас орж манайх анхны төгсөлт гээд Эрдэнэт үйлдвэр ажилтнанд орно гэдэг энд одоо бэлтгэгдсэн тийм боловсрогчнууд байсан. Тэгээд наашаа 3 жил сураад наашаа Эрдэнэт үйлдвэрийг одоо геологи орох ямны томилтон орж ирсэн. За энд ирэхэд бол тэгээд одоо тааш өргөлтөлөө явж байгаа ингээд энэ дээр одоо энд ирэхэд хөдөлмөрийн хад болон ямар хүмүүс та хэдийг дахиад ингээд жилийн өмнө дурдсан байна. Тэгээд ажиллахад бол ямар тэгэхээр одоо тухайн үед одоо ирэхэд энд 100 Орос өнгөрөөд нэг Монголтой тааралдаг. Оросын одоо нэг тухайн үеийн Оросын хот шиг тийм хот байлаа. Одоо за зүгээр миний санаж байгаагаар бол энд 12,000 Орос барилгачид одоо ММС-ийн одоо барилгачид янз бүрийн мэргэжлээр ажиллаж байлаа. Энэ төмөр замын хэмжээнд ажиллаж Монголын цэрэг гэхэд одоо 4,000 гаруй, Оросын цэрэг 6,000 гаруй. Тэгээд Монгол ажилчдын төвхөн энэ 76 онд төгсөд ирэхэд тиймэрхүү орчин
одоо огтчихлээ. Тэгээ бидний шин шууд одоо Эрдэнэ төвлөрөр маань нэг одоо ашиглалтын өмнөх захиргаа гэдэг захиргаал байсан. Бидний мэд мөлөө тийм удирдах газар одоо очны камиш гэдэг өрлөгчний туслах гэдэг одоо юмар одоо сургаж одоо тэр хуулийн тэргийн гэдэг 14 хоног сураад тэгээд нөгөө сурагч өрлөгчний гэдэг нэг ногоо үнэмж аваад тэгээд одоо энэ Эрдэнэ хотынхоо шинэ хоттой анхны тэр барилгууд дээр ажиллаж эхэлсэн. Одоо тоос зөөж өгдөг. Одоо шаврын зөөж өгдөг. Манай бригадын дарга гүрийн өвчөд зүүр талбарт тусын ойлгох юм байсан. Тэр сувны булчирхаар зорчтой ажил хийдэрсэн. Өрөөлөн тоосгын авчирсан нэг ингээл тэгжээтэл 4 цаг өнгөрснөө мэдгүй. Тэгээд танд яв гэдэг нэг иймэрхүү байдлаар ажлын гараа үнцэндээ эхэлсэн. Тэрний дараагаар бол одоо ажил хөдөлмөрийн говийн бодлоор дээр чулуу баталж барилгын ажилд хотынхоо бүтээн байгуулалтанд оролцсон. Яг тэр хот өмнө ихэж байсан бидний энэ үйлдвэр бол суурин тавьчихсан. Ийм байлаа. Одоо тэгээд тэм маягаар л одоо ажлын гараа эхэлжсэн. Харин дараа нь жилийн дараагаар манай ангийн хүүхдүүд зүүн талбарт улс руу ижил төстэй байсалбаа очиад тэгээд алгуулах гэдэг газрууд руу одоо энэ дэрж энэ үйлдвэрт ажиллах мэргэжлэрээ одоо 3 сарын одоо тийм курс явж үйлдвэр дээр нь ажиллаж байсан. За миний хувьд бол энэ сургалтын төв гэдэг багшаар намайг авч үлдээж баяжуулалтын 30 хүүхдийн одоо багш болж одоо анхны баяжуулалтын одоо бид нар баяжуулалтын техник тэд нар баяжуулалтын өргөн мэргэжлэр сурч нэгээс нь 30 охин авч сургаж багшаа 2 жил ажиллаад тэгээд 79 оны 8 дугаар сарын 20-ны өдөр одоо тэр үед Тандема дээр Ленинградд төсөөсөө инженертэй энэ баяжуулах аппарат ботлон төвлөрөх LG мастер ирсэн юм аа. Тэгэл энд LG мастер гэдэг нь ахлах мастер нь Орос, Монгол мастер нь одоо туслах мастер ч гэдэг юм одоо мастер гэж байлаа. Тэр үед дагаад төгсч ирсэн залуучууд манай нөгөө LG-д ажилладаг. Тэгэл ажлынхаа гарааг нь баяжуулах аппаратын ботлон төвлөрөхөөс эхэлсэн юм аа. Тэгээд ер нь тэгээд мэргэжлэр ажиллахаас гадна бас одоо Эрдэнэ хотын болоод спорт, урлаг, гар бүмбүү тэгээд Монголд одоо бүх маш олон төрлийн авиастан шиг санагдсан тийм бас. Одоо яг хөдөө зүгээр ер нь өхний сайн төрөх яаных сайн явах санааных гэдэг баг зүгээр. Ер нь тэгээд би энэ хотынхоо хөтөлбөрөнд ороод ийм сайхан үйлдвэрт одоо нам төрийнхөө шийдвэрээр зөв зохион байгуулалтаар энэ үйлдвэр хийсэн. Тэгээд үйлдвэр төрөөд Архаатын шгшээдний тоглож байсан болиулъя. Тэгээд эренгүүтээ 76 онд Булган хотын шгшээд тоглолоо болиулаар. Тэгээд дараа нь 78 оноос Эрдэнэ хотынхоо шгшээд тоглолоо. Тэгээд улмаар Эрдэнэ хотын баг маань улсын агш салбарлах тэмцээнд алт мөнгө хөрөл тэгээд Монголын болиулын холбооны нэрмж томын тэмцээнд одоо 3 удаа тасралтгүй төрүүлж шилж явах томын үүр талбарлсан ингээд байж байгаа. Тэгээд Эрдэнэ хотынхоо болиулын одоо анхны спортын мастер байж байгаа. Дараа нь анхных нь олон улсын хэмжээний мастер боллоо. Улсын шгшээд 3 удаа дуудаж тэр тоглож ялээ. Тэгээд тэр бүхгээд ярьж гэн би Эрдэнэ хотын Баяр наадмыг 22 жил үндсэн хүүхийн өвөл өнгөө цагаан сар шин одоо бүхэл барилгаануудыг одоо Эрдэнэ үйлдвэрийн аваад ажиллах 2 Эрдэнэ хөндлөөгийн ажиллагаа 2 жил болдог. Тэгэхээр энийг одоо 22 жил тайлбарлаж яваад улсын үндэсний улсын тайлбарлагч болсон түүхтэй. Тэгээд явахад өөр богино хугацаанд болиолоо тоглоод богино хугацаанд энийг тайлбар хийгээд дараа нь үндсэн ажилтнаар одоо орсондоо улс төрөөр анхных нь арсын сонгуулиар нэр дэвшиж Эрдэнэ хотын анхны депутат арсын сонгуулийн анхны депутат 90 онд болж аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр бас сонгогдож байлаа да тэгээд дараа нь эрэндээ энэ 2001 оноос хойш үндсэндээ ажиллах тэмцээн оролцооч
болсон мөхөөч холц төр гэдэг нь халдж байна. Тэгээд үндсэн үйлдвэр дээрээ одоо нэлээд хэдэн одоо юугаар амжилтыг ингэж дамжиж гарлаа гарч өдөр явж Сүүлийн одоо жилүүд нь хаапны хэлсэн байсан. Тийм ээ, би чинь 1985-аас 90 онд тэр Баяжуулахынхаа бодлогын дэвлэгчдийн механик хийжсэн. 91 оны 1 сарын 3-наас эхлээл Баяжуулах үйлдвэрийнхаа ерөнхий инженерийн хөтөлбөрийн аюулгүй ажлуулахыг хариуцсан орлогч болж 16-17 жил ажилласан. Дараа нь одоо тэр ажлаас болоод Баяжуулахын хотын албаны дараагаар нэг 7 жил 8 жил ажиллаад тэгээд Эрдэнэ төлөвлөрийнхаа хөтөлбөрийн аюулгүй ажлуулах байгаль орчны хамгаалах хэлтийн дараагаар одоо дэвшиж ажилласан юм түүхтэй нийт Эрдэнэ төлөвлөртөө 94 жил ажилласан юм. За баярлалаа. Тэгээд одоо суралцж байгаа сургуулийнхаа шинээр хэлсэж байгаа хүүхдүүдтэй хандаад бас одоо ингээд ер нь бол уулуурхаа энэ мэргэжлийг эзэмших тэрнийг дэрүүгээр дайжлаа амьдралынхаа батлаа хийх цаашдаа сурч тэгээд амжилтанд хүрэх боломжтой юм аа ийм байт юм аа гэдэг сайн сургаал хийх байлаа. Тэгээд манай Эрдэнэ төлөвлөрч яхахгүй Монгол улсын баатар үйлдвэр багтахаар байхгүй. Өөрөөр ковид үед манай Эрдэнэ төлөвлөр маань Монголын бүхэл одоо аж ахуй нэгж өрөх гэрүүдийн татлагын тог бүх юмнуудыг одоо төлж ирсэн. Одоо энэ 7 сарын өмнө. Тэгээд бидний энэ эдийн мэргэжил бол яхахгүй Монгол улсын ашиглалтаа одоо зөв зөвшөөрөлтөй ашиглаж Монголын ард түмнийг тэгжих одоо юм үүрэгтэй. Тэгээд ийм уулуурхайн салбарын мэргэжилтэй болсон доо яхаа аргагүй багт том хөвдөө гэж боддог. Тэгээд шинээр энэ манай сургууль бидний мэргэжлэр одоо ингээд сурах юм одоо хүүхдүүд. За мөн одоо энэ дархны полиграф коллеж уулуурхаагаас гадна геолог гэдэг юу дахилгаан одоо дулааныхан гэдэг байж байна. Монголын хамгийн онцгой гадруудад одоо ажиллах ийм боловсон хүчнийг маш дээд зэрэгээр одоо бэлтгэн гаргадаг ийм сургууль гэдэг нь одоо амьдрал дээр батлагдлаа. Түүний нэг жишээ бол манай Эрдэнэ төлөвлөрийн одоо ашиглалтанд орохоос нь ахгүйдаад өдний хүртэл одоо дархны политехникум төгссөн үеийн одоо манай төгсөгчид Эрдэнэ төлөвлөрийг одоо авч өдөрт эрэхтэй авч яваа. Бүх одоо шатны удирдлагуудад үндсэндээ ерөнхий захирлаас бусд манай дархны политехникумын Баяжуулах за тэр ашиглалт төгссөн дархны төгссөн нөхдүүд одоо энд голж байгаа. Жишээлбэл одоо Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын 1-р орлогч Кэжэр Батмунг тэгээд Баяжуулалтын ангийн хүүхэд байна. Эрдэнэ цогцоод энэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн захирлаар ажиллаж байсан одоо манай төгсөгч байна. За тэгээд гидэгтгэхэд манай дүү ангийн бас нэг төгсөгч бас энэ Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрлэлийн захирлаар ажиллаж байсан. Тэгээд одоо энд чинь гол одоо нээстүүдээр ялангуяа бүр дунд тушаалынхныг бол тэр чигээр нь Баяжуулах апраг бол дархны полихны полихнээр нь авч яваа биш явж байна тийм ээ. Ийм сайхан багталтай тийм учраас энэ манайхны энэ сургуульд ийм мэргэжлэр ороод сурах юм бол одоо хөвдөө яачаад одоо ийм чиглүүлээд өсөх замчин дардан байх юм аа гэж одоо энэ оюутан шинээр хэлж байгаа хүүхдүүдтэй болон одоо цаашаа дэлс хүүхдүүдтэй ингээд зүгээр хэлэхэд зүгээр нэм бахархалтай байна. Тэгээд Эрдэнэ төлөвлөрт маань яхаа аргагүй Баяжуулалтын мэргэжлээ төгссөн одоо 4 гавьяат Улаанбаатарт нэг Баяжуулалтын мэргэжлээ төгссөн гавьяат эдэмцэгчээр сайн сайхан ажиллаж зүгээр одоо медальтай хүн одоо дархны поль төгссөн энд ажиллаж байгаа нөхдүүд нөхцөлгүй. Иймэрхүү сайхан мэргэжилтэй сайхан сургууль байсан юм аа гэж хэлээ. Тэгээд хамгийн гол нь дархны полио төгсчөөд дараа нь дархныхаа полиосоо дээд мэргэжил эзэмсэн одоо манай дүүнер нөхдүүд байна. За гадаад дотоодод одоо мэргэжлээ дэвшлүүлээд инженер болсон одоо нөхдүүд одоо манифтим зөндөө байгаа. Тэгээд ийм сайхан юм да гэж хэлмээр тий. За танд баярлалаа.
За баярлалаа. Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн хотод Дархан улаан аймаг дахь Уулуурхаан эрчим хүчний Политехник коллеж нь Монгол Улсад техникийн болон инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургуулиудын нийгэм. 2006 онд магадлан итгэмжлэгдсэн анхны техникийн коллеж болж одоогоор 3 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж болжээ. 2012 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлт суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр цахилгаан мехатроникийн чиглэлээр төрөлцсөн олон талт үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон хөгжиж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалт гэсэн нийт 18 мэргэжлэр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Мэргэжил олгох сургалтад боловсролын төвшин нас харгалзахгүй сургах бөгөөд өмнөх ур чадвар мэдлэгээ үнэлүүлж, богино хугацаанд мэргэжил эзэмших боломжтой байдгаараа давуу талтай.